Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө 1 цагт iOS 18 Developer Beta 8 бол гарсан байна. Уг нь бол одоо Beta 7 сүүлийнх байна гэсэн таамаг зүйлэл явж исэн. Mark Gurman гэдэг залуу тийм юм бол ярьсан. Тэгээ тийм зүйл бол болсонгүй. Сүүлчийн Beta байсангүй. Тэгээ яг одоогийн бидний одоо харж байгаа энэ хөө Beta 8 бол сүүлчийн Beta 8 гэсэн үгэ. За тэгээд Beta 7 суусан 340 iPhone SE дээр үйлдвэрлэлийн системийн хэмжээ Beta 8-ийн хувьд 230.4 МБ-тайгаар бол гарсан. За энэ хүү одоо үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 22A5350 жижиг A-тайгаар бол гарсан. За үүнээс гадна дахиад бас нэг өөр үйлдвэрлэлийн систем дагаад бол 2 бол гарч байгаа мэдээж хэрэг. За мэдээж хэрэг public beta бол дагаа гардаг. За үүнийг дагаад бас iOS 18 public beta 6 бол ингээд бол гарсан. За тэгээд үүнээс дараачаар бас одоо давхар Apple Intelligence туршиж байгаа хувилбар бол байгаа. iOS 18-ийн хөгжүүлэлтийн шат тэр нь болохоор iOS 18-ыг Developer Beta 3 бол гарсан. За энэ хөгжлийн систем бол угаасаа iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max гэсэн iPhone дээр бол боломжтой. За тэгээд өөрөөр туршиж ивэл M chipтэй iPad болон MacBook дээр бол ингээд суух боломжтой. За тэгээд энэхүү сүлд гарсан одоо iOS 18-ийн Developer Beta 3 дээр онцлог шин чанар нь яг юу байсан бэ гэхээр ерөнхийдөө зурган дээрээс яг одоо дүрсээ дугуулад хасч одоо болдог шинэ функц бол нэмэгдсэн байна. Бичлэг эхлэхээс өмнө газ нэг гой зар хэлчихье. Хоёр чихвчээ хоёуланг нь хамаагүй хямд бол зархаар болсон шүү. Тэгээд 3 дахь үеийн ингийн AirPods-аа болохоор 660 мянгад. За тэгээд 2 дахь үеийн AirPods Pro-гоо болохоор 800 мянгад бол хөр болсон. Тэгээд холбогдох утасны дугаар гэвэл 95 94 80 10. За тэгээд хүргэлтэндээ бол ингээ би өөрөө бол явнаа. За энэхүү бетан дээр бол нүдэн минь тэтгүү зүйл өөрчлөлт бол байхгүй. За тэгээд ер нь яг юуг анзаарсан бэхээр би яг өчигдөр шөнө 1 цагт гарахт нь бол шууд үйлдвэрлэлийн системээ суулгасан. Тэгээ уцаа яг оролдож эхлэх мөчид бол яг анимашн бол шал өөр бол мэдрэгдсэн. Аппликейшнлүүд рүү ороход яг одоо motion-ийнх нэг тохиргоо on байх үед нэг арай өөрөөр ордог шиг тэр нь одоо заавал унтраастай байхад хүртэл ер нь бол яг анимашнаар өөрөөр бол аппликейшнүүд рүү ороод исэн. Тэгээд одоо ингээд шалгах юм бол яг өмнөх шиг бол болчихсон. Тэгээд яг баг гэж бодож болно. Гэхдээ миний хувьд бол яг ер нь анимашн өөрчлөлөө гэж бол бодчихсон. Одоо та нар ерөнхийд нь угаасаа анзаарах юм бол одоо аппликейшн руу ороход угаасаа тухайн одоо айконд одоо томорч бол одоо ингэж дэрэгдэж бол одоо ордог болсон. Тэгээд тэр анимашн болохоор ямар байсан бэ гэхээр яг дарах мөчид шууд ингэж сунахгүйгээр шууд дэлгэсний голоос ингэж шууд одоо төв хэсгээсээ дэлгэгдээд аппликейшн бол одоо нээгдэжсэн. Тэгээд тухайн үед нь би оройно ашиглачаад за ямар ч байсан ярих юм байна гэд өглөө ингээд одоо бацаад үйлдвэрлэлийн системийнхаа тест бичлэгийг хийх гэсэн чинь тэр анимашн бол байхгүй болсон. Тэгээ би яг тухайн үед бол нилээд бол угсаа туршиж бол ашигласан. Тэгэд яг баттаа нарахгүй яг за ер нь бол яг угсаа одоо аппликейшных анимашн өөр болсон байна гэж бодож исэн боловч одоо ерөөсөө тийм зүйл болно буцаад бол ингээ байхгүй болцсон. Тэр нь бол одоо маягаа харамсалтай санагдчихээн. За тэгээд өөр нэмэлтээр юм бичлэгэн дээр дахиад та нар сануулж хэлэх зүйл байна. Тэрний юу вэ гэхээр feedback гэдэг аппликейшн бол байгаа. Та нар тэрнлэг ороод яг энэ тухайн туршилт үйлдвэрлэлийн систем ашиглахад хаана ямар асуудал байна тэрийг бол одоо репорт хийж болно. За би бол өнгөрсөн шөнө дахиад 2 репорт болоод хийсэн. Контрол центртэй холбоотой репорт бол хийсэн. Тэгээд яг унтрааж хасангуудын ерөнхий нэг тоглолтынх нь байрлал нь гэдэг ерөөсөй байхгүй бол солигдоод байгаа гэдэг асуудлаар нь бол би хийсэн. Тэгээд та нар ч гэсэн хэрвээ яг энэ туршилт үйлдвэрлэлийн систем хэрэгжилж ивэл энэ feedback аппликейшнийг ашиглаад одоо баруун доод булан дээрээ дараад яг одоо хэдүүлэл угаасаа iOS дээрээ дараад яг ерөнхий гарчгийн нөгөөд яг ерөнхий холбоотой зүйлийн нөгөөд яг одоо хаана ямар асуудал нэг бүрчлэн ингээд яг бичээд бүр add одоо attachment гэдэг холбоотой одоо баримттай зүйлээ скриншот ч юм уу эсвэл скрин рекорд хийсэн зүйлсээ ингээд яг тууд цуг ингээд хавсаргаж бол явуулж болно. Тэгээд та нар яг ямар асуудал байна тэрийгээд одоо submit хийгээд бол ингээд явуулаарай. Benchmark онооны хувьд ярих юм бол за энэхүү 340 iPhone SE дээр болохоор single core score нь 2285 CPU хэсэг дээр за тэгээд multi core score болохоор CPU дээр 5306 он бол авсан. Харин GPU хэсэг болохоор 18726 он бол ингээд авсан байна. Энэхүү хэсэг маань бол ер нь шинэ хэсэг гэж ойлгож болно. Яг мэдээлэл хүрэх зорилгоор бол та нарт бол ярьж явж байгаа. За CPU хэсэг дээр single core score нь iPhone 8 Plus утас дунджаар бол одоо A11 чиптэй утас маань 1054 он авдаг байх нь. За iPhone 10R
буюу A12 чиптэй утас маань 1240 оноо авдаг байна. Би бол зөвхөн single core score ярьж байгаа шүү. За iPhone 19 Max болохоор 1281 оноо. За iPhone 19 болохоор яг адилхан 1281 оноо. За хоёрдугаар үеийн одоо iPhone SE маань 1647 гээд хамаагүй дээшилж байгаа бол та нар анзаарж байгаах. За дараагийн энгийн iPhone 11 болохоор 1690 оноо. iPhone 11 Pro болохоор 1708 оноо. За тэгээд iPhone 11 Pro Max болохоор 1720 оноо. За тэгээд энгийн iPhone 12 болохоор 2012 оноо. iPhone 12 mini болохоор 2014-г 2-оор илүү байгааг бол харж болж байна. За тэгээд Pro Max-аас илүү байгааг бол харж болж байна. За iPhone 12 Pro 2033 оноо. iPhone 12 Pro Max болохоор 2090 оноо. Бас мэдл Pro Max илүү оноо авч байна. За энгийн iPhone 13 2200. За тэгээд iPhone 13 mini буюу mini цагаар бас мөн адил илүү оноо авч байгаа энэ удаад бол харж орж байна. 2211 оноо. За энгийн iPhone 14 2242 оноо. За тэгээд үний дээр болохоор 3 дугаар iPhone SE бол орж ирж байна. 2245 оноо. За тэгээд түүний дээр болохоор iPhone 14 Plus орж ирж байна. Яг адилхан чиптэй 2246 оноо. За тэгээд iPhone 13 Pro болохоор 2300 оноо. iPhone 13 Pro Max мөн адил Max нь илүү байна. 10 оноогоор илүү байна. 2310 оноо. За энгийн iPhone 15 2559 оноо. Тэгэнгүүтээ iPhone 14 Pro Max болохоор 2561 оноо. За тэгээд энгийн iPhone 14 Pro болохоор дунд авч байгаа оноогоор Pro Max-аас илүү болж таарч байна. 2566 оноо л авч байгаа юм байна. За тэгээд түүний дээр болохоор iPhone 15 Plus 2566 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 2899 оноо. За тэгээд iPhone 15 Pro дахиад Pro Max-аас илүү оноо авч байна. 2908 оноо л авсан байна. Multi-core score-ийн хувьд болохоор iPhone 8 Plus 2202 оноо авсан байна. iPhone 10R 2255 оноо. iPhone 10s болохоор 2618 оноо. iPhone 10s Max-аар илүү байна. 2631 оноо. За тэгээд хоёрдугаар iPhone SE 2922 оноо. За энгийн iPhone 11 3588 оноо. За тэгээд 11 Pro зэрэг учраас арай илүү байна. За тэгээд 3770 оноо. Нилээн зайтайг та нар харж байна. За тэгээд Pro Max мэдээж хэрэг илүү оноо авсан байна. 3842. За тэгээд энгийн iPhone 12 4489. За тэгээд мөн адил iPhone 12 mini дахиад илүү оноо авсан байна. 4495 оноо. iPhone 12 Pro 4560 оноо. За Pro Max илүү оноо авсан байна. iPhone 12 Pro Max 4837 оноо. За энгийн iPhone 13-ын загварууд эхэлж байна. 5219 оноо. 13 mini дахиад mini загвар илүү оноо авсан байна. 5222 оноо. За 3 дахь үеийн iPhone SE болохоор 5249 оноо л авч байгаа манаа дунджаар. За тэгээд энгийн iPhone 14 түүний дээр нь 5473 оноо. За тэгээд 14 Plus түүний дээр 5484 оноотойгоор л байрлаж байна. За тэгээд түүний дээр 13 Pro л байрлаж байна. Хэдий өмнөх жилийнхэн загвар ч гэсэн Pro загвар учраас ингээ яалч үзүүлэлтэр бол дунджаар дээр нь гард юм байна. 5584 оноо. За тэгээд түүний дээр болохоор Pro Max орсон байна. 5627 оноо. За тэгээд энгийн iPhone 15 6386 гэж бас нэлээд дээшилж байна. За түүний дараа iPhone 15 Plus одоо энгийн 15-аас илүү авсан байна. 6417 оноо. За тэгээд iPhone 14 Pro Max 6533 оноо. iPhone 14 Pro болохоор 6562 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 7204. За тэгээд энгийн iPhone зүгээр Pro Max биш, энгийн iPhone 15 Pro болохоор 7235 оноо л ингээ авсан байна. GPU хэсгийг бол сонирхож үзцгээе. За iPhone 8 Plus болохоор 5336 оноо авсан. За iPhone 10s GPU хэсэг дээр 8182 оноо. Бүр хамаагүй дээшилсэн байна. За iPhone 10R 8200 оноо. iPhone 10s-ээс илүү байна. За тэгээд түүний дээр iPhone 10s Max 8219 оноо. За хоёрдугаар iPhone SE 12741 оноо. За 4 оронтой тоогоос 5 оронтой тоол болж байна тийм үү. За энгийн iPhone 11 13356 оноо. За 11 Pro болохоор 13527 оноо. Чүд дээшилсэн байна. За тэгээд iPhone 11 Pro Max хамгийн дээдлийн загвар 13552 оноо. За тэгээд iPhone 12 Pro болж байна. 15913 оноо. Гэсэн чинь түүний дээр iPhone 12 mini 15936 оноо. За тэгээд энгийн iPhone 12 нэлээд дээшилсэн байна. 15993 оноо. За тэгээд iPhone 12-ийн дээр дундаас хамгийн дээд нь iPhone 12 Pro Max 16109 оноо авсан байна. За одоо 13-ын загварууд руу орж ийн. iPhone 13 mini доошсон байна тийм өмнөхтэй харьцуулахад зэвсэг бүсэгтэйгээ 17340 оноо. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE 17382 оноо. Энгийн iPhone 13 түүний дээр ороод 17478 оноо. iPhone 13 Pro Max 19888 бараг 20000 болох чинь. За түүний дээр болохоор энгийн Pro л орсон байна. iPhone 13 Pro 19925 оноо. За энгийн iPhone 14-өөс эхлээд
GPU хэсгийн хувьд бол 20,000 оноо бол давж байна. 20,213 оноо. За түүний дээр 14 Plus бол орсон байна. 20,260 оноо. За iPhone 14 Pro Max 22,400 оноо авсан байна. За түүний дээр энгийн одоо зүгээр Pro загвар орж чадсан байна. 22,435 оноо. За одоо iPhone 15-ын сүүлийн 4 загвар орж ирж байна. За iPhone 15 энгийнх нь 2246 оноо. iPhone 15 Plus орсон байна. 22,543 оноо. За түүний дээр болохоор iPhone 15 Pro биш, iPhone 15 Pro Max орсон байна. 27,010 оноо. Бараг 30,000 ороо шахаж ирж байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь дунджаар авж байгаа оноо одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iPhone 15 Pro 27,105 оноо л ингээд авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. За үүний дараа бол iOS 18 developer beta 9 гэж бол гарахгүй гэж бодож байна. За тийм учраас мөн түүнийг дагаад iOS 18-ийн public beta 7 бол гарахгүй гэсэн үг. Тэгээд энэ яг юу гэсэн үг гэхээр ерөөсөө шууд эх 7 хоног буюу одоо 9 сарын ихээр бол одоо Apple-ийн ивент явсны дараа iOS 18-ийн release candidate буюу RC гэдэг одоо хувилбар нь бол одоо гарна гэсэн үг. За тэгээд түүний дараа ойролцоогоор нэг 7 хоног дотроо л iOS 18-ийн үндсэн апдейт бол гарна гэж ойлгож болно. Харин iOS 18-ийн developer beta 4 хизээ гарах вэ гэхээр ер нь 2-7 хоногийн циклтэй явж байгаа. Тийм болохоор 9 сарын дундуур ер нь бол одоо дараагийн iOS 18-ыг бета 4 бол гарна гэж бол ойлгож болно. Дараагийн бол мэдээж хэрэг ивент бол зарлагдсан. 9 сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 1 цагт бол тухайн ивент маань бол эхэлнэ. Тэгээд мэдээж хэрэг iPhone 16-гийн загварууд те iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max-ууд бол гарна. За тэгээд дараачийн Apple Watch, за тэгээд дараачийн Apple Watch Ultra гэх мэтчлийн дандаа төхөөрөмжүүд бол ингээд гарнаа. Тэгээд одоо хүртэл та нар гайхчихж магадгүй iPhone 16-гийн одоо таамаг бичлэг яга орохгүй нэ гэж жижиг жижигэн мэдээнүүд бол нэмэгдэл яваад байгаа. Тийм болохоор би яг тэр болгоныг багтаахын тулд цуглуулад бол яваад байгаа. Тэгээд ивент эхлэхийн яг нэг өдрийн өмнө юм уу баг хэдхэн цагийн өмнө ер нь бол би энэ бичлэгийг бол оруулах бах. Тэгээд iPhone 16-гийн одоо таамаг бичлэг гэсэн үг. Тэгээд та нар гайхчихж магадгүй ямар ч гэсэн орно гэдгийг бол энэ одоо бичлэгээр бол ингээд дурдж байна. Тэгээд бас нэг өөр онцлог зүйл нь юу гэхээр одоо энэ жилийн мэдээж хэрэг би ивент болгон дээр YouTube дээр лайв хийдэг. Тэгээд яг одоо Apple-ийн дүрсийг YouTube дээрээ тавьж бол чаддаггүй. Ягаад гэвэл copyright-ны асуудалд одоо орох учраас бол дүрсээ бол тавьдаггүй. Тэгээд тийм учраас жоохон дутагдaltaй байдаг. Тэгээд энэ удаагийн ивентийг болохоор Discord-н дээр бол одоо дүрсийг нь шеэрлээд одоо Apple ивентийн дүрсгээр шеэрлж бол одоо ингээд цуг зэрэг бол явах гэж байгаа. Тэгээд хэрвээ та нар одоо YouTube дээрээс гадна одоо Discord-д цуг дүрсийг нь үзээд яваа гэх юм бол одоо үзэж болно. Тэгээд миний Discord л бол нэг дээрээ линк хэсгээр бол нэгдэх одоо description дээр нь линк нь бол тавигдсан байгаа. Тэгээд тухайн яг өдөр нь бол одоо би нэг үсрээд нэг 10-15 минутын өмнө бол одоо Discord-н дээр ер нь бол эхэлж чинь. Тэгээд цуг яг ивентийнхаа дүрстэй үзэх юм бол Discord-н дээр нэгдэж бол та нар бол болно шүү.